Монгол Улсын их сургуулийн номын сангийн яг урд ингээ кордон цаас дэвсээд сууж байгаа 28 настай залуу самбуутай уулзлаа. За түүний хувьд бол ажил хийх чин хүсэлтэй байгаагаа хэлж байна. Одоо ажил намайг авах сонирхолтой хүн байх юм бол ямар ч ажлыг голохгүй хийнэ гэдгээ бол ярьж байна. Намайг самбуу гэдэг. Би мэрэгжил 12 төгссөн мэрэгжил байхгүй. Хотод ер нь ирээд бараг 10 хоног. 10 хоног гадаа хонж байна. Ер нь өдөртөө аггүй нэг өдөртөө хүмүүс яг нэг 50% цугулчдээ тэгэл өөрөө тэгэл нэг хоолунд давж би ч одоо гэр орон байхгүй би ч хөдөөнөөс гот руу орж би ч өөрөө Баянгар аймгийн хүн байхгүй. Би ч уг нь ингээд ийм харьцаг маацаг тавиад сууддаг юм уу. Тэгээд нэг цагийн ажил гэдэг одоо хөдөлмөр зурчлал гэдэг энд байдаг гэсэн очсон гаргадаг хүмүүсээ гаргацдаг ажилд ерөөсөө яах боломж байхгүй. Тэгээд аргаан бараад өсгөх гэж ингээд хайрцаг тавиад сууж байгаа. Тэний бол тэгээд 1-2 хоног бол санаа зовж лээсэн ингээд юм ярихгүй ингээд ер нь ингээд доошоо ингээд ярнээс сүүлдээ бол яах вэ тэгэл хүмүүс чилжил байгаа хөлдөж өглөө сооч ажил төрөл хийгээ чилгэн янз бүрийн юм ярьж байгаа. Бол тэгээд эний чинь хайрцагтай наваа зүхтаа гүйл хайрцагтай өшгөлн арх ууийг янз янзэл юм ярина. Арх уудгүй та. Би өөр арх уухгүй. Өөрөө тамхил хэрэглэдэг. Би ч Баянгороос гараад бол 2 жил болцсон. Игч одоо 100 хараад байгаа ах аймагтан байгаа. Игчтэйгээ ер нь тэгээд ойрд нэг холбоо бариагүй дээ. Ер нь ойрын нэг 4-5 жил бол холбоо барьж байна. Ахтайгаа л ер нь бол гайг холбоотой байсан. 100 хараад би модны хөрөө хараам дээр байсан. Тэгээ модонд явдаг хөрөө хараамд хүмүүстэй зүсдэг. Тим ажил хийгээд тэгээ цалин мөнгө аваагүй байсан. Одоо ер нь ажлыг сонирхол байна. Тэгээд ахгүй энэ зарим нь амар голж байна. Өмнө нь бол би чинь барилга мужаан гээд байсан. Тэгээд цалин мөнгө өгөхгүй. Ер нь Орсон барилгын компани бүгд тэгэл ер нь дээдл нь баг би нэг 3 сар шахуу ажиллаа цалингаа аваагүй. Хүн ажилд авъя ямар ч ажлыг олохгүй нэ. Гол нь тэгэл цалин мөнгө төгрөгөөл найдвартай өгдөг л ажил. Цалин мөнгө төгрөгөө одоо мөрөөсөөр байгаа сүулдэ бүр бараг л гаширч шүү дээ. Одоо ингээ гадаа та даарж ийн үл мөлчин. Одоо бол даарж байна. Одоо бол миний 2 хөл бараг одоо үзүүр нь бараг мэдээг болж байгаа юм шиг л байна. Сүулдэ би тэгээ зарим нэг цааны мөнгө ороод тийш ороод нэг халуун цай уучаад гарч ирэл тэгэл байж идэх шүү дээ.